Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ энэ оройны мэндийг хүргэе. Манай Нахиа подкастын маань цоо шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд инхүү бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочноор Мөнхөд ах маань урагдан ирсэн байна. Тэгэхээр танд энэ оройны мэндийг хүргэе. Үзэгчдэд маань өөрийгөө гоё танилцуулаарай. За би үндэсний баталгаа хамгаалахын сургуулийн 3 дугаар курс суддаг сонсогч Мөнхөд гэдэг нэртэй. За тэгэхээр таны өдөр тутмын амьдралын хэм маягийн талаар асууя гэж бодож байна. Тэгэхээр баталгаа хамгаалахын их сургуулийн оюутан гэдэг бол мэдээж өдөр болгон дасгал сургуультай гэдэг ч юм уу бас арай илүү өөр амьдралын хэм маягтай байдаг бах. Та энэ талаараа гоё ярьж өгч. За манай сургууль нь гол зорилго нь улс орноо баталгаа хамгаалах зорилготой байдаг. Тэхийн тулд мөн мэдлэгтэй, бие бэлтгэрийн чадвар өндөр сонсогч оюутнуудыг бэлтгэдэг. Тэгээ өдөр тутмын амьдралын хэм маяг гэх юм бол бид нар өглөө жагсаалын талбай дээр нэгдэж төрийн далбайгаа мандуулж төрийн дуулаад дуулдаг. Тэгээд цагийн хугацааны дагуу түүний араас хичээл сургуультаа суралцдаг. Тэгээ хичээл сургуультаа суралцсны араас ахиж гарч иж жагсаад тэгээд хөл гимнастикт авдаг. Аха. Нөгөө сая төрийн дууллаа мандуулаад гоё дуулдаг гэж хэлж штэ. Тэгээ манай сургуулиас баталгаа хамгаалахын сургуультай ойрхон байдаг байхгүй. Тэгээд ер нь яг дулааны улирал ирээл өглөө хичээл рүүгээ алхаж байгаа яг нөгөө дуулж байгаа сонсогдоод байдаг. Тэр бас аягүй гоё байдаг. Тэгэхээр та ер нь яг багаасаа ингээд би баталгаа хамгаалахын одоо хүн болно гэдэг ч юм уу тийм мэргэжлээ ер нь яг багтаа ямар хүн болно гэж боддог байсан бэ? Би бага байхдаа манай цэргийн ангид ажилладаг байхыг нь хараад тэгээд цэргийн хүн болно гэсэн бодолтой байдаг байсан. Тэгээд түүнийгээ дагаад Батлан улсын их сургуулийн Тэмүүжин урилга гэдэг хичээл сургууль байдیں۔ Бүрэн дунд сургууль. Тухайн сургуульд 7 дугаар ангид анх хэлсэж орж исэн. Тэгээд 7 дугаар ангид анх хэлсэж орсныхаа дараа Батлан улсын сургуульд 12 дугаар анги хүртлээ хичээл сургуультаа суралцсан. Тэгээд хичээл сургуультаа суралцж дуусныхаа ардаас шууд үндэсний Батлан сургуулийнхаа сургууль Кибер аюулгүй байдлын мэргэжилтэй болохоор. Кибер гэсэн тийм Кибер аюулгүй байдлын мэргэжилтэй. Тэгэхээр өрн та багаасаа би ингээд юм цэргийн одоо хүчний байгууллагын хүн болно гэж шийдсэн байсан гэсэн үг үү? Тийм. Кибер юу гэсэн бэ? Арай дотроо өөр төрөл байд юм шиг байна тий. Та энэ талаар гоё ярьж өгвөл. Би нэг багтаа харахад 90 овцтой хүмүүс бүгдээрээ л 90 овцтой харагдаад тэгээд дотроо ерөөсөө тэгж тусгаарлагддаг өөр мэргэжилтэй байдгийг мэдээгүй. Тэгээд яг сургуульд орж ирэх төхөөд ирэх үедээ Батлан хамгаалахын сургуулийн талаар жоохон судалсан. Тэгээд судалсныхаа үндсэн дээр ерөнхий цэргийн командын мэргэжлээр суралцъя гэсэн бодолтой байсан. Тэгээ орж ирээд Кибер аюулгүй байдлын мэргэжил байдгийг нь мэдээд тэгээ одоо нэг Кибер аюулгүй байдлын дай сүүлийн үед хорцмол болж байгаа. Учираас энэ мэргэжлээр сурах гэж бодоод тэгээд энэ мэргэжлийг сонгосон. Тэгэхээр одоо яг энэ хүчний байгууллага дотроо айгүй олон төрөл байдаг бах тий. Ер нь хэдэн төрөл гэдэг юм бол? Хүчний байгууллага гэж үү? Тий. Хүчний байгууллага гэдэг нь одоо дотроо зэвсэг төвчин гэж байгаа. За тэгээд дотоодын цэрэг гэж байгаа. За тусгай хүчин гэж байгаа. Одоо нөгөө Тэмүүжин урилга гээд хичээл сургууль байж байгаад шууд их сургуульд нь орсон гэсэн үг тий. Тэгэхээр яг энэ тэр тухайн одоо сурагч үеэс их сургуулийн оюутан болоход яг амьдралын хэм маягт ч юм уу тэгээ төрсөн сэтгэл нь арай өөр байсан болоо гэж боддог юм л доо. Ерөнхий боловсролын сургуульд байж байгаад их сургуулийн оюутан болохоор одоо нэг амьдрал яг нэг хичээлийн цаг юм ч юм уу тий нэг бүхнүүд өөр болно шүү дээ. Яг тэрний яг ялгааны талаар ярьж өгвөл. За яг анх удаа Тэмүүжин урилга сургуульд орж ирээд үнэхээр их гайхаж байсан. За яагаад гайхсан бэ гэхээр анх Тэмүүжин урилгад орж ирэхэд бид нарыг дотор байрлуулдаг байсан. За тэгээд дотор байрлалтай бид нар бас үндэсний Батлан улсын сургуулийн сонсогч оюутнуудтай адилхан сурагч нар ч гэсэн гарч ирж адилхан төрийн дуулаад төрийн далбайгаа мандуулаад тэгээд хичээлдээ ордог байсан. За тэгээд өдрийн цагаар мөн хөл гимнастик хийдэг байсан. Тэгээд оройноо бид нар өөрсдийнхөө нөгөө бие даалтын цагаар хичээл ном аяагээд орой тэгээд яг л нөгөө цэргүүдийн байдаг чинь захны даавуугаа хадаад тэгээ оройн тоогоо хичээ тэгээд амардаг байсан. Ерөөсөө өглөөнөөс орой хүртэл цагийн хугацааны дагуу явдаг байсан бид бүхэн.
Тэгээ би бас Тэмүүжийн өршлөг сургууль дээр нэг сургалтаар очиж исэн юм байна. Тэгэхэд бас нөгөө сурагч нар нь яг бид нартэй чацуу яг ингээд ижилхэн ерхий боловсролын юм сурагч нар ч гэсэн илүү юм дихтэй, зэгцтэй, гоё санагдсан. Тэгээд нэг юм би нэг амар юм цэргийн хүн болно гэж ерөөсө боддгоо байсан мөртлөө юм гоё юм тагнуулч хүн болмоор ч юм шиг тий. Цагдаагийн нэг юм гоё юм мөрдөн байцаагч юм уу тий нэг юм гоё хуцанд ингээд аягүй гоё сүртэй санагдаад байдаг байхгүй. Тэгээд бас юм гоё хуцтай хүний хажууд явахаар ялтч бас гоё л санагддаг юм байна сүртэй. Тий. Тэгээд та сая нөгөө кибер аюулгүй байдал. Тэгээ кибер аюулгүй байдлаар сурж байгаа гэсэн тий. Тэгээд энэ яг одоо бусад одоо салбаруудаасаа яг юугаараа илүү ялгаатай гэдэг юм бэ? Тэгээд та яг төгсөөд аль чиглэлээр нь илүү мэрэгшиж явъя гэж бодож байгаа вэ? За кибер аюулгүй байдал яагаад сонгосон бэ гэхээр одоо нөгөө нэг техник технологи хурцтай өсөж байгаа цаг үе шүү дээ. Одоо 21-р зуун чинь. Тэгээд энэ зуунд техник технологи ингэж хурцтай өгдөж байгаа үед мэдээж одоо дайн байлдаан төсвийн мөргөлдөөнөөс гадна мэдээллийн дайн, кибер аюулгүй байдлын дайн гэж маш их болдог. Одоо тэдгээр дайнд нь оролцох гол энэ мэргэжлийг сонгосон да. Тэгэхээр одоо нөгөө арай амьдралтай илүү ойрхон болохоор нөгөө нэг данснаас мөнгө алдчихдаг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг нууцлалын бодлогыг ингээд хамгаалаад яг тэгээ одоо нөгөө хүмүүсийн компьютер гар утас тэгээд цаашлаад ирвэл одоо жишгэл техник хүртэл одоо тоног төхөөрөмж кибер аюулгүй байдалтай холбоотой болсон цаг байна. Дорооноос ахуулаад. За та бас яг энэ мэргэжлийн гоё давуу талаас нь гоё ярьж өгвөл сонирхолтой байхах. Яг юунд нь дурдлаж энэ мэргэжлийг сонгосон бэ? За манай мэргэжлийн давуу тал гэхээр чинь манай мэргэжлийн давуу тал нь ингээд тасралтгүй өсч хөгждөг. Бид нар эсний өс хөгжлөж гэсэн кибер аюулгүй байдлын тасралтгүй өсөж хөгжсөөр л байдаг. Маш их мэдлэгийг түүгээр дамжуулж бид нар олж авдаг. За илүү гоё дэлгэрүүлээрэл. Тэгээд өөр кибер аюулгүй байдлыг хонгож авч салхана. Тэгээд нөгөө нэг хүмүүс чинь нэг өөртөө ойрхон юм сонгодог гэдэг шиг би одоо нөгөө компьютертэй их ойрхон өссөн. Тэгээд компьютертэй ойрхон өссөн учраас компьютер сонирхолтой. Тэгээд кибер аюулгүй байдлын код бичих, ямар нэгэн вебсайт хөгжүүлэх зэрэг зүйлс илүү сонирхол татж орж ирсэн наашаа. Одоо тэгээд би бол өнөөдөр 12 дугаар ангийн сурагч. Тэгээд бас манай үеийнхэн мэдээж цагдаа болно те би юм цэргэн хүн боллоо гэсэн хүүхдүүд байдаг. Гоё энэ мэргэжлийнхаа талаар гоё дэлгэрэнгүй сурталчилж өгвөл та юуг нь хэлэх вэ? За энэ мэргэжлийн талаар дэлгэрэнгүй сурталчилж гэх юм бол яг Батлан хамгааллын салбарт бол кибер аюулгүй байдлын офицер гэдэг мэргэжил хүн хүч маш тутмаг байгаа. Тиймээс одоо энэ мэргэжлээр сурах юм бол хаач байсан ажлын байр бэлэн байгаа. За тэгээд кибер аюулгүй байдлын кибер аюулгүй байдлын юу нь одоо тасралтгүй өсөө өгчөр байдаг учраас түүнийгээ дагаад илүү олон шинэ боломжууд нэгцээр л байдаг. Одоо саяхан 2-3 жилийн өмнө кибер аюулгүй байдлыг сүлжээний инженер кибер аюулгүй байдлыг ерөөсө 3 салгадаг байсан аахгүй юу. Тэгээд 3-4 жил өнгөрсний ардаас кибер аюулгүй байдал нь ингээд дотор 10 задардаг болсон. Тийм хэмжээнд маш хурдан өсөж байгаа мэргэжил. Тийм учраас одоо энэхүү мэргэжиллээр сурсны дараа маш их зүйл мэддэг болно. За тэгээд ажлын байр яг төгсөөд ажлын байранд очно гэвэл бүгд бэлэн байж идэг. Тэгэхээр өөр нь яг энэ талуудаараа илүү давуу талуудтай. Тийм. Хоёулаа нэлээд гоё ярилцлаа. Бас энэ мэргэжлийн талаар би аягүй их зүйл мэдэж авлаа. Тэгээд одоо яг энэ дараачийн үеийн дүүнер та ер нь юу гэж зөвлөмөр вэ? Дараачийн үеийн дүүнертэй зөвлөхөд одоо үеийн залуус цаашдаа Монгол улсаа батлан хамгаалах нь одоо зөвхөн цэрэг цагдаа зэрэг энэ хүчний байгууллагуудад бус. Яг өөрсдийнхөө мэдлэг чадвараар одоо өөрсдийнхөө улс орныг хөгжүүлэх нь маш чухал болсон цаг үе. Тийм учраас хичээл номоо сайн хийгээд өндөр боловсролтой хүн болоорой л гэж зөвлөе да. За тэгээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад тэгээд ирж гоё ярилцсан танд маш их баярлалаа.
За урьсанд баярлалаа. За үзэгч та бүхэндээ энэ тохиож байгаа Монгол цэргийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Тэгээд та бас гоё цэргийн хүн хэмжээний үзэгчдтэй гоё мэдчилгээ өргөөл. За. Цэргийн албанд алан фааж байсан аав ах нар мөн надтай хамт одоо алан фааж би онж ав. Мөн Монгол улсынхаа эр хүн бүрт Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргье. Дахиад подкастын маань цааш шинэхэн дугаар та бүхэндээ ийхүү хөрөн өндөрлөж байна. Та бүхэнтэйгээ дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай. Баяртай.